сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр биологийн хичээлээр цусны найрлагыг дугуй диаграмаар илэрхийлэх гэсэн хичээл орох болно. Энэ хичээлийг би математикийн багштай хамтран явуулнаа. За ингээд хичээлдээ идэвхтэй оролцоорой хүүхдүүд ээ. За өмнөх хичээлээрээ бид цусны найрлагын тухай үзсэн байгаа тийм ээ. Тэгэхээр багш нь өмнөх хичээлдээр үзсэн мэдээллийг сэргээх үүднээс нэг слайдыг бэлдсэн байна. Тэгэхээр энэ слайдн дээр цөмөрөө ярилцгаая. Тэгэхээр цусны найрлагын үндсэн хэсгийг цусны эсүүд эзэлдэг гэж бид өмнө нь үзсэн байгаа. Тэгэхээр цусны эсүүд маань 3 төрөлтэй байдаг тухай бид ярилцсан тийм ээ. Удаан эс, цагаан эс, ялтас гэсэн 3 төрлийн эс цусны найрлаганд гол үүрэгтэй оролцдог талаар бид үзсэн байгаа. Эдгээр 3 эс маань өөр хоорондоо харилцан ялгаатай болох талаар энэ хүснэгтэнд үзүүлсэн байна. За тэгэхээр хамгийн ихний онцлог болохоор бүтцийн хувьд ямар ялгаатай юм бэ гэдгийг багш нь харуулъя тийм ээ. Улаан эс маань бөөмгүй байдаг бол харин цагаан эс маань бөөмтэй, ялтас мөн адил бөөмгүй байдаг байх нэ. Тэгэхээр энийг бид өмнөх хичээлдээр ярилцсан байгаа. Дээр нэмээд эдгээр 3 эсийн амьдрах хугацаа харилцан адилгүй байдаг гэсэн тийм ээ. Улаан эс маань 120 хоног буюу ойролцоогоор 4 сар орчим цусан дотор амьдардаг байхад цагаан эс маань 1-2 хоногийн хооронд амьдраад тэгээд дараагийн шинэ эсүүд үүсэж орж ирдэг байсан. Харин ялтас маань 8-12 хоног амьдардаг гэдгийг энд харуулсан байна тийм ээ. Гэвтэл эдгээр 3 эс маань цусны найрлаганд харилцан адилгүй хэмжээтэй агуулгадж байсан. Үүнийг бид загвар хийж үзсэн байгаа тийм ээ. Цусны загвар хийж үзсэн байгаа. Тэгэхээр 1 мм³ цусанд агуулгадах улаан эсийн хэмжээ 4-6 сая. Төсөөлөд бодорой хүүхдүүдээ 1 мм³ цус гэдэг бол маш бага хэмжээтэй цус тийм үү. Гэтэл түүн дотор 4-6 сая улаан эс байна гэдэг бол улаан эс маань ямар жижиг хэмжээтэй вэ гэдг нь харагдаж байна тийм бэ. Тэгээд маш чухал үүрэгтэй учраас цус нь тийм их хэмжээтэй агуулгаддаг байх нэ. Харин улаан эстэй харьцуулах юм бол цагаан эс маань 5-аас 11 мянга байна. Маш цөөхөн байдаг. Гэхдээ үүргээ бол хангалттай сайн гүйцэтгэдэг гэсэн үг. Харин ялцсны хэмжээ 1 мм³ цусанд 150-аас 300 мянга байдгаа гэж байна тийм ээ. Тэгэхээр ингээд хэмжээг нь харах юм бол бидний цусны ихэнх хэсгийг улаан эс эзэлдэг учраас бидний цус улаан өнгөтэй харагддаг байх нэ гэдгийг бид өмнөх хичээлдээр судалсан байгаа. За тэгвэл бид зөвхөн цусны эсүүд биш цусны нийт найрлагын тухай өмнөх хичээлдэр бас үзсэн байгаа тийм ээ. Тэгэхээр энд юу харагдаж байна вэ гэхээр цусны найрлагыг багш нь зургаар харуулж байна тийм ээ. Хэрвээ цусны найрлагыг зургаар харуулах юм бол ийм 3 ялгаатай өнгө үүсгэн харагддаг байх нь тийм үү. Тэгвэл эдгээр маань юу байдаг вэ гэхээр цусны найрлагын 55%-ийг цусны сивэн эзэлдэг байх нь. Харин цусны найрлагын 1%-ийг цусны цагаан эс ялтас эзэлдэг байх нь тийм үү. Харин цусны найрлагын 44%-ийг улаан эс эзэлдэг байх нь. Тэгэхээр энэ зургийг хараад бид нар цусны найрлагын тухай ойлголттой болж чадаж байна тийм үү. Тэгвэл энэ мэдээллийг, энэ зурган мэдээллийг бид бас ямар хэлбэрээр илэрхийлж болох вэ гэхээр хүснэгтэн мэдээлэлээр илэрхийлж болж байна тийм үү. Яг адилхан мэдээллийг цусны найрлаганд сивэн 55%, улаан эс 44%, цагаан эс болон ялтас 1% гэдгийг бид харж чадаж байна. Тэгвэл энэ зурган болон хүснэгтэн мэдээллээс гадна цусны найрлагыг өөр ямар хэлбэрээр илэрхийлэх боломжтой вэ гэхээр бид дугуй диаграм ашиглан илэрхийлэх боломжтой байх нь тийм ээ. Тэгэхээр хэрхэн энэ цусны найрлагыг графикаар илэрхийлэх боломжтой талаар математикийн багш нь та бүхэнд зааж өгөх болно. Та бүхэн баган диаграмыг мэднэ. Нэг бүтэнт сул зүйлийг 100% зүйлийг дугуй диаграмаар илэрхийлэх цөөхөн өгөгдөлтөй үед илэрхийлэх нь бол илүү үр дүнтэй байдаг. За тэгээд хэрхэн яаж илэрхийлэх талаар хэдүүлээ хамтдаа хийцгээе. Хүүхдүүд та бүхэн тэгэхээр юу хэрэгтэй вэ гэхээр нэгдүгээрт өнцөг хэмжих трансвертор хэрэгтэй. За мөн шугам хэрэгтэй. Мөн гортог бид бүхэнд хэрэгтэй байх нэ. За багш нь тэгвэл самбарт хий та бүхэн багшигаа дуурайгаад хамтдаа хийж гүйцэтгэрэй. За. Хэдүүлээ эхлээд тойргоо сонгож авъя.
За тойргийнхоо төвийг тэмдэглэчихье. За одоо трансвертороор тухайн өнцгөө бид нар яг хэмжих учиртай. За тэгэхээр 360 градус нь 100% юм бол 100% юм бол за сэвэн байна 55% эзэлж байгаа. Тэгвэл 55% нь хэдийн хэмжээний хувийг эзлэх вэ гэдгийг хамтдаа хийж үздэг. За ингээ хамтдаа хийгээг үздэг юм бол пропорц бодох нь байна. 360-ыг үрждэг нь 55%. За хуваах нь 100%. За энийг пропорцийг бодоод яхаар энэ бол 198 градус орчим гарах нэ. За тэгвэл трансвертороо одоо яаж хэрхэн ашиглах вэ гэдгийг эхлээд авч үзэхийн тулд эхлээд яг диаметрийг нь хэдүүлээ үдгхэн шугамар зурчихъя. За тэгэхээр тал тойргийг ярьж байгаа учраас энэ бол 180 градусын тухай ойлголт орж ирж байна гэсэн үг. Одоо трансвертороор хэрхэн яаж өнцгөө хэмждэг талаар хэдүүлээ авч үзье. За тэгэхээр тойргийн төвөө трансверторынхаа төвтөд тааруулна. Мөн яг шугамын дагуу яг шугамаа давхцуулнаа. За ингээд хагас тойрогч нь 180 градус юм бол одоо дахиад нэмээд цааш нь 18 градусыг хэмжих хэрэгтэй байгаа. Тэгэхээр 18 градус энд байна. За энэ үнийг одоо бид нар яг шугамын тусламжтайгаар байгуулна. За ингээ байгуулчихлаа. Энэ үнийг арай өөр өнгөөр хэдүүлээ тодруулж авч үзье. За тодруулаад аваад үзэх юм бол цусны сэвэн маань одоо цусны сэвэн маань 198 градусыг илэрхийлэх нэ гэсэн үг. За ингээ 198 градус. Тэгвэл одоо энд бол хэдэн градусын өнцөг байгаа вэ гэхээр 198 градус байгаа юм байна. 198 градус. За энэ бол юуг илэрхийлж байгаа вэ гэхээр цусны сэвэн илэрхийлж байгаа. Цусны сэвэн. За сэвэн илэрхийлэх нь. За тэгвэл 360 градус нь 100% юм бол түүний 44% нь хэдэн процент буюу хэдэн градусыг илэрхийлэх вэ гэдгийг авч үзье. За энийг аваад үзэх юм бол яг саяныхтай адилаар бодоход бол 158.4 градусыг илэрхийлж байгаа. За одоо төвтэйгээ давхцуулан трансвертороо яг шугамын дагуу тавилаа. За энэ дээр бид нар хэдэн градусыг илэрхийлэх гэж байгаа вэ гэхээр 158 градусыг илэрхийлэх гэж байгаа. Тэхийн тулд яах ёстой? Одоо ийшээ 198-ыг хэмжсэн учраас дахиад яг энэ шугамын дагуу тавина гэсэн үг. За эндээс одоо бид нар 158 градусыг хэмжинэ. Ингээд 158 гэхээр энэ хавьд байна гэсэн үг. Энд байна. Та бүхэнд харагдаж байгаа. За энийг одоо тойргийнхоо төвтэй холгоно. За ингээ холбох юм бол энд байгаа нэг жижигхэн хэсэг байна. Энийг тодруулъя. Энэ бол яг ялцсыг илэрхийлж байна гэсэн үг. Ялцсыг илэрхийлж. Тэгвэл үлдсэн хэсэг нь бол яг цусны улаан хэсгийг илэрхийлэх нь. За ингэж илэрхийлэх нь байна. За тэгэхээр нэг бүтэн цул 100%-ыг дугуй диаграмаар ингэж илэрхийлэх нь бол хүүхдүүдэд ойлгомжтой бөгөөд түрүүн бид бүхэн баган диаграмаар илэрхийлж байсан бол одоо баган диаграмын сүүлд хийсэн дугуй диаграмтайгаа харьцуулаад харъя. За тэгэхээр манай зураглал бол ингэж хийгдэх нэ. За цусны сэвэнгийн найрлагыг аваад үзэх юм бол энд бас ус бол 92% эзэлж байгаа. Уураг бол яг 7% эзэлж байгаа. За бусад байдс бол 1% эзэлж байгаа. Яг үүнтэй адилаар дугуй диаграмаар одоо энэ бүхэл бүтэн нэг цул зүйл маань яг вөхөр бүгдийг нэмэхээр бол энэ 100% илэрхийлж байгаа. 100% илэрхийлж байна гэдэг бол түүн тохирсон зураглалыг хийхээр дараах дугуй диаграмд үрслэгдэх нэ. За тэгэхээр сая хэрхэн дугуй диаграмаар цусны найрлагыг илэрхийлэх вэ гэдгийг математикийн багшийн зааснаар хийж сурлаа тийм ээ. Тэгэхээр үүнээс хойш нэг бүхэл хэсгийг илэрхийлэхдээ дугуй диаграм ашиглавал илүү ойлгомжтой харагддаг байна. За тэгвэл одоо өнөөдрийн хичээлээ цааш нь үргэлжлүүлье. Тэгэхээр бид улаан эс ямар үүрэгтэй вэ гэдэг талаар бас өмнөх хичээлдээр ярилцсан байгаа. Та бүхэн сэргээн санаараа улаан эс маань ямар үүрэгтэй вүлээ? За багшны энд нэг хөдөлгөөнд зураг харуулж байна тийм ээ. Тэгэхээр улаан эс маань уушгинд орж ирсэн хүчил төрөгчийг зөөвөрлөн авч яваад бие махбодод хүргэж өгөх үүрэгтэй.
Уушгинд орж ирсэн хүчил төрөгчийг бие махбодод хүргэж өгөх үүрэгтэй. За тэгэхээр энэ үүргийн талаар бол бид бүхэн мэддэг байгаа тийм ээ. Өмнөх хичээлээр судалсан байгаа. За тэгвэл фотосинтез ба ургамлын хооллолт гэдэг хичээлийг бид намар үзсэн байгаа тийм ээ. Тэгвэл тэр хичээлдээ бид яаж исэн бэ гэхээр Priestley гэдэг эрдэмтний туршилтын тухай судалсан байх ёстой. За багш нь энд тэр туршилтанд хэрэглэгдсэн зургийг харуулж байна. За та бүхэн сэргийн санаараа ийм зураг биологийн хичээл дээрээ харж байсан билүү? Энэ туршилтын үр дүн юуг илэрхийлж байсан бэлээ? За анхааралтай ажиглая тийм үү? Шилэн хоргонд хулганыг асаасан лаатай хамт хийсэн байна. Хэсэг хугацааны дараа лаа унтарч хулган үхсэн байх нь тийм үү? Дараа нь эрдэмтэн маань яасан бэ гэхээр шилэн хоргонд асаасан лаа, хулган мөн ургамлыг хамт байрлуулсан байгаа. Ингээд бол яасан бэ гэхээр лаа маань ассаар байсан, хулган маань амьд байсан, ургамал маань ургаж байсан. Тэгэхээр энэ туршилтын эцэст Priestley ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр фотосинтезийн үр дүнд хүчил төрөгч ялгардаг бөгөөд хүчил төрөгч нь амьсгалыг дэмждэг хиймаа гэдгийг тодорхойлсон байгаа тийм ээ. Тэгэхээр энэ амьсгалыг дэмждэг хүчил төрөгчийг бидний цусны найрлаганд байдаг нөгөө 1 мм³ цуснд 4-6 сая байдаг тэр олон тооны улаан эсүүд маань зөөвөрлөн эд эсэд аваачдаг байх нэ. За тэгвэл бидний амьсгалаар хүчил төрөгч орж ирэх ёстой гэсэн тийм үү? Бид агаараар амьсгалдаг. Өөрөөр хэлэх юм бол агаарын найрлаганд байгаа хүчил төрөгч бидний амьсгалаар уушгинд орж ирээд улаан эсээр зөөвөрлөгдөн эд эсэд очтгоо гэсэн. За тэгвэл агаарын маань найрлага юу байдгийм бэ гэдгийг цөмөрөө ярилцъя тийм ээ. Хүн бодисын солилцоонд чухал үүрэгтэй хүчил төрөгчөө агаараас авдаг. Харин цусны улаанаас хүчил төрөгчийг эд эсэд зөөвөрлөн хүргэдэг гэж байна. Тэгвэл тэр агаарын маань найрлага ямар байдгүй гэдгийг багш нь энд хүснэгтээр харуулсан байна тийм үү? Агаарын найрлагын 78%-ийг азот гэдэг хий эзэлдэг байх нь хүчил төрөгч маань 20%-ийг 94%-ийг эзэлдэг байна. Нүүрс хүчлийн хий тэг 104%-ийг эзэлдэг байна. Бусад хий бол тэг 94%-ийг эзэлдэг. Тэгэхээр энэ маань агаар гэдэг нэг зүйлийн тухай бүхэл зүйлийн бусад хийнүүд ямар хийнүүдээс нийлсэн холимог юм бэ гэдгийг харуулж байгаа учраас яг энэ мэдээллийг мөн яах боломжтой вэ гэхээр саяны багшийнхаа ярьсан дугуй диаграмаар илэрхийлэх боломжтой байх нэ. За тэгвэл бид агаарын найрлаганд ямар хийнүүд хичнээн хувьтай оролцдог болохыг дугуй диаграмаар илэрхийлж харлаа тийм ээ. Тэр дугуй диаграм маань хамаагүй илүү ойлгомжтой байсан. Их хувийн хүчил төрөгч азот эзэлдэг юм байна гэдгийг бид харж чадаж байсан тийм ээ. За тэгвэл хүчил төрөгч маань хүний эсэдэд улаан эсээр зөөвөрлөгдөн очоод бодисын солилцоонд ашиглагддаг байх нь. Бодисын солилцоонд хүчил төрөгчийг ашигласны үр дүнд бие махбодод энерги үүсдэг. Тэгэхээр хүчил төрөгч бидний бие махбодод шаардлагатай байх нь тийм үү? Шаардлагатай учраас уушгаар нэвтэрч ороод улаан эсээр зөөвөрлөгдөөд бодисын солилцоонд оролцсон энерги ялгаруулдаг байх нь. Харин бодисын солилцоо явагдаж хүчил төрөгчийн тусламжтайгаар энерги ялгарсны эцэст нүүрс хүчлийн хий үүсдэг. Тэгэхээр үүсэж байгаа нүүрс хүчлийн хий маань бие махбодоос зайлуулагдах ёстой байх юм тийм ээ. Харин агаарын найрлаганд хүчил төрөгч нүүрс хүчлийн хий хоёр хоёулаа агуулгадж байсан тийм ээ. За тэгвэл бид өмнөх хичээлдэр амьсгал гэсэн хичээлийг бол бид өмнө нь судалсан байх ёстой. Тэгэхээр амьсгал гэсэн хичээлдэр бид яасан бэ гэхээр бром тимолын хөх ашиглаад бидний амьсгалаар нүүрс хүчлийн хий ялгардаг болохыг илрүүлсэн байгаа. Өнөөдөр багш нь та бүхэнд шохойн ус ашиглан бидний амьсгалаар нүүрс хүчлийн хий ялгардаг болохыг харуулсан бяцхан туршилт хийж үзүүлье. Тэгэхээр багш нь энд шохойн усны уусмал авсан байгаа. Шохой усны уусмал. За тэгэхээр та бүхэн ингээ хар дэлгэсний ард хараарай. Шохой усны уусмал маань өнгөгүй тийм ээ? Өнгөгүй шингэн байгааз та бүхэн харж байна. За тэгвэл хэрвээ бидний амьсгалаар нүүрс хүчлийн хий ялгардаг бол энэ шохой усны уусмал маань нүүрс хүчлийн хийтэй уралд ороод цайвар цагаан өнгийг үзүүлэх ёстой байдаг. За үнэхээр багшийн амьсгалаар нүүрс хүчлийн хий ялгарч байна уу үгүй гэдгийг багш нь энэ уусмал руу үлээж үзүүлээ. За энэ гуурсан хоолой аваад багш нь хуруушил руу
Хүлээж үзүүлье. Та бүхэн уусамлын өмгийг сайтар ажиглан хараарай. За хүүхдүүдээ, өнгө нь өөрчлөгдсөн биз нү? Анхны авсан уусмал маань тунгалаг байсан тийм ээ. Багшны харьцуулж харуулж байна. Харин багшийн амьсгалаар нүүрс хүчлийнхээ ялгарсан учраас уусамлын өнгө маань цайвар цагаан болсон байх нь. Тэгэхээр энэ туршилт маань юуг баталж байна вэ гэхээр бидний амьсгалаар бодисын солилцооны үр дүнд ялгарсан нүүрс хүчлийнхээ гадагшилдаг болохыг баталж байгаа юм аа. За тэгвэл бидний амьсгалаар ялгарч байгаа агаарын найрлага өөрчлөгддөг гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол анх бид нар одоо түрүүн дугуй диаграмаар харсан 78%-ны 8% нь азот тийм ээ 21% нь хүчил төрөгч, тэг 100-ны 4% нь нүүрс хүчлийнхээ бусад тэг 100-ны 94%-ийг эзэлдэг гэж байсан бол амьсгалаар ялгарч байгаа агаарын найрлага маань тэр агаарын найрлагаас ялгаатай байдаг байна. Багш нь ялгаатай хоёр хэсгийг улаан өнгөөр тодруулсан байгаа. Хүчил төрөгч маань 16% болж бидний амьсгалаар буцаж гардаг байна тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол 5% хүчил төрөгч маань нөгөө бидний биед бодисын солилцоонд оролцоод энерги үүсгэхэд зарцуулагддаг гэсэн үг. Харин тэг 100-ны 4% гээд маш бага хэмжээтэй байсан нүүрс хүчлийнхээ маань 4% болтлоо өсөж ялгардаг болохыг сая бид туршилтаар баталж харууллаа тийм ээ. За эндээс азатын хийг ерөнхийдөө таймлаад аваад үзчихээ 79% гэж үзье. Хүчил төрөгч нь 16%-ийг эзэлж байна. Нүүрс хүчлийн 4%-ийг эзэлж байна. Бусад хий 1%-ийг эзэлж байна. Ингээ бус бүх хувиудаа нэмэхэд бол 100% гарна. За 79%-д за 360 градусын 100% бол 79%-д хэдэн градусын өнцөг харгалзах вэ гэдгийг бол 284.4 градус өнцөг харгалзах нэ. За хүчил төрөгч нүүрс хүчлийнхээ бусад хийнд харгалзах өнцгүүдийг бас бичтээ. Энэ өнцгүүдийн бүх нийлбэрийг бодоод үзэх юм бол 360 градусыг илэрхийлж байгаа. За тэгвэл энэ туршилтаа хэдүүлээ одоо дугуй диаграм дээр хамтдаа байгуулъя. За хэдүүлээ тойргоо зуръя. За сургалтын хэрэглэгдэхүүний талаар түрүү ярьсан учраас. За энэ үнийг тодруулъя. Тэгэхгүй бол бас сайн харагдахгүй байгаа дах шиг байна. Багшаага дуурайгаа та дэвтэртээ тойргоо зураарай. За тойргийн төв авч. За тэгэхээр одоо азатын хий маань яг хөхөр нийт талбайхад 79%-ийг эзлэх буюу түүнд харгалзах градусын өнцөг нь бол 284.4 градусын өнцгийг харгалзах нэ. За тэхийн тулд эхлээд тасархай шугамар 180 градус авчи. 180-ыг авдаг нь яг хөхөр 180 дээр дахиад 104 градусыг нэмнэ гэсэн үг ойролцоогоор. За ингээд ягаад энийг ингэж авж яах нөхөр трансфертерөө яг энэний шугамын дагуу давхцуулж тавих учраас ингэж авж байна. За тойргийн төвийг трансфертерийн төвтэй давхцуулаад шугамын дагуу давхцууллаа. За тэгэхээр 284.4 градус гарахын тулд одоо бид нар яах ёстой вэ гэхээр 180 дээрээ нэмээд 104.4 градусыг авна гэсэн үг. За тэгвэл 104.4 градус нь ийм байх нэ. За ингэнгүүт одоо энд бол 284.4 градус буюу 79%-ийг яг эзэлж байна гэсэн үг. Нийт талбайхаа бол 79%-ийг эзэлж байна. Түүнд харгалзах өнцөг нь бол ийм байх нь байна. За одоо дараа нүүрс хүчлийн хий маань яг хөхөр 16%-ийг эзэлж байгаа. 16%-д бол 57.6 градусыг хэмжнэ гэсэн үг. За тэгэхээр трансфертероо яг түүний адилаар давхцуул тавиад одоо бид нар 57.6 градусыг хэмжих хэрэгтэй. За тэгэхээр 57.6 градусыг хэмжлээ. Ялгах үүднээс өөр өнгөөр хэдүүлээ хамт хий. За энэ ногоон хэсгийн талбай бол нийт талбайхаа яг 16%-ийг эзэлж байгаа буюу 16%-д харгалзах нь бол яг өгөхөр хүчил төрөгч байгаа. За энэ бол хүчил төрөгчийг илэрхийлж байгаа. Хүчил төрөгчийг илэрхийлж байгаа. За одоо нүүрс хүчлийн хий маань 4% буюу түүнд 14 градус харгалзах нэ. За тэгэхээр 14 градусыг хэдүүлээ трансфертерийнхаа нөгөө талд хэмжээ. Тойргийн төв өмнө давхцуулна, шугамын дагуу давхцуулна. За одоо 14.4 градусыг хэмжлээ.
дахиад өөр өнгөөр хэдүүлээ хэмжээ. За 14. Ингээ 14.4 градусаар энэ талаасаа бол 14.4 хэмжиж авлаа. За энийг ингээд тойргийнхаа төвдөө одоо яг хуу давхцууллаа. За тэгвэл энд бол харгалзах хувь нь бол 4% илэрхийлж байна. 4% гэдэг бол нүүрс хүчлийн хийг илэрхийлж байгаа гэсэн үг. За тэгвэл энд үлдэж байгаа нэг жижигхэн талбай байна. Энэ жижиг талбай бол бусад хийг нь яг хуу эзэлж байна. Энд харгалзах хувь нь бол 1%-ийг илэрхийлж байгаа гэсэн үг. За тэгэхээр багшигаа дуурайгаад та бүхэн яах вэ гэхээр иймэрхүү байдлаар дэвтэртээ байгуулах нэ. За бид бүхэн сая дэвтэртээ дугуй диаграмыг дүрслэх тухай хамтдаа дадлага ажлыг хийлээ. За хүүхдүүдээ өнөөдөр цөмөрөө цусны найрлагыг дугуй диаграмаар илэрхийлэх гэсэн сэдвийг үзлээ. Тэгээ математикийн багштайгаа хамтран хэрхэн одоо дугуй диаграмыг ашиглан биологийн мэдээллүүдийг боловсруулбал илүү ойлгомжтой байдаг талаар та бүхнийг сайн сурсан байхаа гэж багш нь найдаж байна. Тэгэхээр гэрийн даалгаварт багш нь нэг дасгал бэлдсэн байгаа. Багш нь уншиж өгье. Хэсэг сурагчид амьсгалаар ялгарч байгаа нүүрс хүчлийн хийг шохойн усаар илрүүлэх туршилт хийж хугацааг нь тэмдэглэж авсан байна. Сурагчдын хийсэн туршилтын үр дүнгээр тохирох график байгуулан дүгнэлт хийгээрэй. Багш нь болохоор сурагчдын хийсэн туршилтын үр дүн хүснэгтээр илэрхийлсэн байна, тийм үү? Тэгэхээр та бүхэн өнөөдрийн үзсэн хичээлтэйгээ холбогдуулан энэ мэдээллийг ямар графикаар илэрхийлвэл илүү боломжтой бэ гэдгийг сонгоод энэ даалгаврыг хийж ирээрэй. Өнөөдрийн хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.